Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрөлсөхийн бүгд найрамдах чек улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөх бүгд найрамдах чек улсын ерөнхийлөгч Петр Паул нар албан ёсны хэлэлцээ хэлээ. Харилцаа хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармаалтын дүнд эдийн засгийн нийгмийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаа сэтгэл хангалуун байгаагаа төрийн тэргүүнээр илэрхийллээ. Цаашид харилцааны түвшин ахиулан хамтын ажиллагааны бүхэл салбарт үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа нотоллоо. Тухайлбал хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлого тусгагдсан нийтлэг зорилгын хүрээнд хамтын ажиллагааг тэлж эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцааны бэлэг тэмдэг болох үз харилцан ашигтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засаг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчин, эрүүл мэнд, соёл боловсрол, спорт, аялал жуулчлал, зам тээврэг, хүнс үдэ аж ахуй зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллана. Хэлэлцээний үеэр нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааны уламжлалыг хадгалан бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг олон улсын харилцан сонирхсан зарим асуудлаар санал солилцжээ.